За, мас үйлчиллийн хуулиар бодох бодлогон дээр нэг жишээ бодож тайлбарлаж өгье. Уусмалд А дээр нэмэх нь Б тэнцүү С гэсэн уруул өгчээ. Уруул эхэндээ 0.1 мол литр ба 0.2 мол агуулсан 0.2 литр эзэлхүүнтэй уусмалж явагдсан бол химийн уруулын хурдыг тодорхойл. Уруулын хурдны тогтмол нь 10 литр мол Цельстэй тэнцүү. За, биднэрт өгөгдсөн нь болохоор уруул эхний концентрац нь А, Б бодисынх өгөгдсөн байна. Уусмлын эзэлхүүн нь өгөгдсөн байна. Уруулын хурдны тогтмол нь өгөгдсөн байна. За, эхний алхам нь болохоор концентрацийг олох. Концентрац гэдэг нь 1 литр уусмал дахь мольтой гэж бид мэднэ штэ. За, А бодисын концентрацийг олъё. За, ингэхдээ яаж олох вэ гэхлээр эхний концентрац нь 0.1 мол гэж өгөгдсөн байгаа. Тэгээд уусмлынхаа эзэлхүүнд нь хуваагаад өчөж байгаа. Тэгээ хуваахангууд 0.5 мол литр гарч байгаа. За, Б бодис нь болохоор мөн адил. Эхний концентрац нь 0.2 гэж өгөгдсөн. Уусмлын эзэлхүүн нь 0.2 литр гэж өгөгдсөн байгаа. Ингээ хуваахад 1 мол литр гарч байгаа. За, дараагийн алхам нь болохоор уруулын хурдыг олно. За, хурдыг олохдоо тогтмолын коэффициентийг их бодисын концентрацт үржүүлж олно. За, тэгэнгүүт тогтмол нь 10 литр мол гэж өгөгдсөн байгаа. Тэгээд А бодисын концентрацийг 0.5 гэж олсон. Б бодисын концентрацийг 1 мол литр гэж олсон. За, хооронд нь үржүүлэхэд 5 мол литр гарсан байгаа. Эцсийн хариу 5 мол литр гарч байна.